Нутгийн удирдлага улсч өгчсөн 30 жилийн баярын мэндийг үе үеийн иргэдийн хурлын сум аймгийн төлөөлөгч нартаа баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж цаашлын ажил хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Сэлэнгэ аймгийн үеийн удирдлагуудын хувьд бол Сэлэнгэ аймгийн одоо зарим нөхцөл байдлыг харахад бол 17.6 тосгонтой хөгжил дэд бүтцүүд харилцсан гол хөгжүүлсэн энэ хугацаанд одоо 17 сумын 15 сум одоо дэд бүтц үе одоо төв замаар холбогдсон ийм одоо аймаг одоогор байхгүй. Энэ бол манай түрүүчмээс удирдлагууд маань хийсэн одоо том ажлуудын нэг бол болж байгаа. За мөн Сэлэнгэ аймаг манад хөгжих бүрэн боломжтой аймаг. За нэг асуудал нь бол 108 мянган хүн амтай 17 сум 6 тосгонтой гэдэг утгаараа нэлээд таруу байрлсан хамгийн цаатлынх нь одоо сум тосгон нь бол 250 км-ийн цаана байгаа учраас бас нэлээд таруу одоо оромтгоос одоо хуваарлсан одоо хөрөнгө оруулалтуудыг одоо 23 одоо барах хуваана гэсэн үг. Тэгэхээр одоо бас нэг жоохон төвлөрөл жоохон багтаалтай байгаа. Гэхдээ энэ байдлыг одоо бид нар хараад сүүлийн үеийн одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаа ажиллаж байгаа тэрбум модон дээр бол манай аймаг бол нийлүүлэгч аймаг болохоо зарласан. Яагаад тэгэхээр манай Сэлэнгэ аймаг маань өөрөө их мондог тийм өгөөтөлтөй онцлогтой аймаг. Монгол улсын одоо санд ургаж байгаа модны бүх төрөл бол Сэлэнгэ аймагт ургаж идэг. Учраас бид нар энийг боломжтой гэж хараад энэ одоо Сэлэнгэ аймаг маань нийлүүлэгч аймаг болохоо бол амлаж одоо ажилдаа орсон. За 22 орны хавар тэрбум модныхоо зөвлөгөөнийг хийхэд бол манай Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн талбай болон мод одоо тарьдаг одоо хүмүүсийн гар дээр нийтдээ нэг 8 сая орчим мод байсан. 2 настай мод нэг 2 сая орчим байсан. 1 настай мод нь 6 сая орчим байсан бол сая одоо энэ намрын тоолгоноор 24.5 сая болтол өссөн байна. Тийм учраас энэ ерөнхийлөгчийн санаачлага бол энэ ойн салбарыг босоод ирэх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Цаашдаа манай аймаг маань өөрсдөө энийг 24 саягаа бол 50-аас 100 сая хүрэх одоо шаардлагатай боломж бас байгаад байгаа жилдээ. Энийг болгохын бол бидний төрөөс барьж байгаа бодлогынхаа хувьд бид нар хамгийн гол юм нь яах ёстой гэхээр борлуулалтын дээр анхаарад хөдөө аж ахуй газар тариалан уул уурхайгаа холбоод өгч чадах юм бол манай аймгийн маань одоо мод үржүүлж байгаа иргэд болон мод үржүүлгийн компаниуд маань бол энэ одоо тайрсан сууцлагч нийлүүлэх аймаг гэсэн энэ брэнд болгоод аваа явах бүрэн боломжтой байна гэж харж байгаа. За мөн дээрэс нь одоо хүнсний хувьсгал хийж байгаа энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагтай яг миний үед бас таарж байна. Энэ бол энэ ковидын үеийн нөхцөл байдал дээр бол хүмүүсийн энэ маш их хүнд нөхцөлд авлаа шүү дээ. Энд бол тэгэхээр Монгол Улс өөрсдөө хүнсээ үйлдвэрлэхгүй болохгүй байна гэж. Социализмын үед бол 17 аймагт 17-д нь хүнсний үйлдвэр байсан. 21 аймагт хүнсний үйлдвэртэй байсан. Одоо тэгээд ингээ харахаар байхгүй болчиход байгаа. Манай Сэлэнгэ аймгийн бас Сүхбаатар хоттой айлангол маш хүнд. Яагаад тэгэхээр Оросын холбооноостой хил ойрхон учраас тэндээс одоо хүнсээ татдаг байсан учраас нэлээдгүй асуудал байсан. Одоо бол бид нар бол саяны энэ хүнсний хувьсгалын үед бол бас манлайлж орчих одоо ураа тавьж оролцож байгаа. Энэ дээр бол манай Сэлэнгэ аймаг маань өөрөө Монгол улс 300 мянган тонн үр тариа бодоо хэргэлдэг байхад бол 50% манай Сэлэнгэ аймагт ангаар хангадаг 100 жилийн үед 157 мянган тонн одоо аврах зурах бодоо аврагдаг тийм урьдчилан тооцоо гарсан байгаа. Тийм учраас бол тэр мөн дээрээс нь одоо хүнсний ногооны бол Монгол улсын 30% хангаж байгаа. Энийг бид нар 60 барах болгох боломж байгаа. Энд бас яагаад тэгэхээр яг энэ одоо газар тариалангийн чиглэлээр энэ мод одоо модноос гадна одоо хүнсний ногооныхоо бүх олон төрөл төр бол манай Сэлэнгийн одоо иргэд аж ахуйн нэгж бол маш манлайлж оролцож байгаа. Энэ дээр асуудал нь юу вэ гэхээр хадгалах зойр байхгүй. Цаашдаа өнөөдөр жишээлх юм бол 50 тонн төмс тарьдаг хүн 100 болгоод тарилаа гэхэд өөрөөд нь хадгалах боломж байхгүй учраас энийг хийж чадахгүй байгаа. Асуудал байна. Дээрээс нь өвлийн хөлөмжийн асуудлыг өвөл зууны хөлөмжийн асуудлыг шийдэх юм бол Монгол улс бүрэн ханга боломжтой. Одоо энэ хятадын хэл олон энэ хэл хаалттай нөхцөлд бол химийн хор орж ирэхгүйгээр иргэд маань яг органик ногоо үйлдвэрлээд эхэлж байна. Яг энэ дээр төр дэмжлэг үзүүлээд явах Монгол улс цаашдаа органик ногоо үйлдвэрлээд явахад Сэлэнгэ аймаг бол манлайлаад оролцох бүрэн боломжтой аймаг гэдэг бол зарласан байгаа. Сая бол усан хүнсний хувьсгалыг бол ерөнхийлөгчийн зарласан одоо манлайлж аялж байгаа тогон дээр Сэлэнгэ аймаг манлайлна гэдэг үсгээр гар усч зурсан юм ажлууд явж байгаа. Тэгээ ерөн цаашдаа бас 2023 онд Сэлэнгэ аймаг нь бол мал одоо амтанда хамгийн их одоо өвчлөл одоо Монгол улсын 21 аймагт бол өвчлийн асуудал маш их малын өвчл байгаа. 23 оныг бол Сэлэнгэ аймаг бол малын өвчнгүй аймаг эрүүл бүс болгож зарлах гэж байна. Энийг бол боломж нь юу вэ гэхээр малын хөлийн татвараасаа тодорхой хэмжээний малаа эрүүлжүүлэх салбар руу мөнгө нь оруулах юм бол манай Сэлэнгэ аймгийн мал 2-3 жилийн дараа брэнд бүтээгдэхүүн болоод яг эрүүл бүсийн одоо эрүүл мал бид энэ өвчлийг яриад байгаа дээрээс нь хор тавдрын асуудал ярьж байгаа хэн дуртай малдаа тариа гэдэг асуудлыг зогсоож яг одоо хийх ёстой графикийн дагуу хийх ёстой цаг хугацаанд нь одоо хийгээд явах юм бол Сэлэнгэ аймаг бас эрүүл малтай болох бүрэн боломжтой байна гэсэн юм зорилтуудыг тавиад явж байна.